Өдрийн сонин бас л нэг шуугиан дэглэлээ. 4-р сарын 23-ны Бямб гаригийн дугаарынхан баримт үйл явдал нүүрэндээ гишүүн Баттулгын хэргийн талаар их үүсвэрийн тодорхойгүй 13 тэрбумын гүйлгээ хийсэн тогтоогдлоо хэмээн нийтэлжээ. За гэхдээ тэр нийтлэлийн их сурвалжин цагдаагийн газрын мэдээлэл тулгуурлаж байгаа юм. Яах вэ? Ерөнхийдөө сайтууд бол Жанко Баттулгын өгөөтэй аваатай бараг алтан дунджаар нь авчиад байгаа юм. Харин өдрийн сонины хувьд бол өмнө нь яг л тухайн сэдвэр дэгдээсэн шууган шүүгтээр очиод бүтлгүүдэж хэвлэлээр албан ёсоор уушлал uuсан хэдий ч энэ удаа мөн л өнөөх сэдвээ бариад авлаа. Цагдаагийн газар ч гэсэн өдрийн сониг онилж аваад байдаг. Юутай ч гэсэн ихээхэн танил дүр зураг явагдаад эхэлсэн. Өмнө нь ямар нэг хэрэгт хүмүүсийг буруутгах болох дээрээ эхлээд хэвлэлийн хурлаар өдөр шөнөгүй балбаж эхэлдэг. Тэгээд нийгэмд энэ хүн бол эдсэн уусан эвгсэн дөрүүлсэн авахын аргагүй муу хүн шүү гэж ойлгуулж байгаа дараа нь баримтлаад төрчихдөг. Яг л тэр танил сценаар дүр зураг явагдаад байна. Ер нь яагаад шүүгээр эцэслэн тогтоогдоогүй шийдэгдээгүй хэргийг заавал нийтэд мэдээлэх ёстой гэж. Шалгах юм бол шалгасан шиг шалгаад барих ёстой юм бол барьсан шиг барьцгаж чадахгүй болохоор ингээд байдгийг манай монголчууд гадралдаг болчихжээ. Шудраг усын хонглыг үүсгэгчид хонглынхон байршлыг шилжүүлж авилгатай тэмцэх газраас прокурор руу аваадсан. Яг л өнөө хуучин цангаараа прокурор мэдээлэл хийгээд эхэлсэн. Халдаж барьж чадахгүй ингээд байгаа болохоор л нийгэм чинь эсэргүүцэж бужигнаад байна усуу. Ийм болохоор л шудраг усын хонгил гэж нэрлээд байгаа бусуу. Ийм болохоор л шудраг усын хонгил гэж нэрлээд байгаа бусуу. Шудраг үнэнд ямар нэгэн хонгил түнээл гэж байхгүй. Тэгээд ч үнэн шудраг явдлаас айж ичээд авах хэрэг байдгүй юм л да. Ард иргэдийг хуурч мэхлэх үнэхээр хэцүү болчихжээ. Манай улс төрчид арай л дэндүү үлсгэлээ. Идэж ууж ханахгүй болохоор одоо бүр толгой иддэг болчиход байна. Нэгийг биш бүр 5-5 толгойг шүү дээ.